Дараагийн мэдээг танилцуулъя. Умард Солонгос нэм гарагт хэд хэдэн удаа ойрын зам баллистик пуужин харавсан байна. За энэ үйлдэл нь бол тус улсын сүүлийн үеийн зэвсгийн туршилтын хамгийн сүүлийн удаагийнх нь болж байгаа юм. За энэ талаар өмнөд Солонгосын цэргийнхэн мэдгдсэн. Манай цэргийнхэн өглөө 6 цаг 10 минут орчимд Умард Солонгосын Симпо бүсээс зүүн тэнгис рүү ойрын зам баллистик пуужин хэд хэдэн удаа харавсныг нь илрүүлсэн. За пуужингууд ойролцоогоор 140 км ниссэн. Өмнөд Солонгос болон Америкийн тагнуулын байгууллагууд пуужингуудын яг нарийн үзүүлэлтийн талаар наривчлан дүн шинжилгээ хийж байна гэж өмнөд Солонгосын штабын дарга нарын нэгдсэн командлал энэхүү одоо Япон тэнгис гэж нэрлэгдэг. За өмнөд Солонгос бол зүүн тэнгис гэж нэрлэгдэг. Энэхүү одоо орчны нөхцөл байдлын талаар мэдгдсэн байна. Нэм гарагт баллистик пуужин харавсан Пхеньяны сүүлийн үед хийсэн баллистик пуужин, за мөн байлдааны хүлэг онгоцны эсрэг далавчд пуужин, кластерын сум зэрэг хэд хэдэн зэвсгийн туршилт дээр нэмэгдэж байгаа үзүүлэлт болж байна. За Сөүлийн зүгээс Умард Солонгосын цэргийн аюул занлаас хамгаалахад туслах зорилгоор өмнөд Солонгост Америкийн нэгдсэн улсын 28,000 орчим цэрэг байрлаж байгаа нь тус улсын аюулгүй байдлыг хангах, за мөн Америкийн нэгдсэн улстай бат бөх нэгдсэн хамгаалтын байр сууриа хадгалж байгаа гэдгээ дурдаад ямар ч өдөө хатгалагд хүчтэй хариу үзүүлэх болно гэж мэдгдсэн байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тамгын газар пуужин харавсантай холбогдуулан яаралтай аюулгүй байдлын зөвлөгөөн хуралдаан хийсэн гэж мэдгдсэн. За шинжээчдийн үзэж байгаагаар эдгээр туршилтууд нь Пхеньяны зүгээс хурцтмал харилцаагаа сэргээх гэсэн Сөүлийн орлогыг няцаасан хамгийн сүүлийн үйлдэл тохио болж байна. За 1-р сард нисгэгчгүй онгоц хойд руу нэвтэрсэн явдал Сөүл харамсаж байгаагаа илэрхийлсэн. За үүний дараа Умард Солонгосын удирдагчийн нөлөө бүхий дүүн болох Ким Ёжин үүнийг маш хацтай ухаалаг зан авир гэж тодорхойлж байсан. За энэ сард хойд Солонгосын өндөр албан тушаалтан өмнөд Солонгосыг Пхеньянд хамгийн их дайсансан улс гэж тодорхойлсон нь удирдагч Ким Жон Уны байр суурийг дахин баттгсан мессежийг олон нийтэд өгсөн юм а. Умард Солонгосын хувьд цөмийн засаг хөгжүүлэх баллистик пуужингийн технологиг ашиглахыг хориглосон хэд хэдэн нүүбийн хязгаарлалтыг зөрчсөн учраас нэгдсэн үндэсний байгууллагаас олон удаа тус улсад бол 20 гаруй хэмжээ авч байсан. За гисэн хэдий ч бол энэхүү одоо цэрэг зэвсэгтэй болох, за бүс нутагта хүчирхэг армийг төлөвшүүлэх, за мөн одоо бусад төрлийн зэвсэглэлээ хөгжүүлэх гэсэн Умард Солонгосын санаархлыг энэхүү одоо 20 гаруй хэмжээ хязгаарлаж чадаагүй байгаа. За 4-р сарын ихээр Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун тэнгисийн цэргийн хүлэг онгоцноос гаргасан стратегийн далавчд пуужингийн туршилтыг хянаж байгаа зураг олон нийтэд нийтлэгдсэн. За тухайн албан ёсны зургуудад нийтлэгдснээр тэрээр цэргийн албан тушаалтнуудын хамт тухайн одоо туршилтыг харж байгаа нь харагдсан. Эдгээр туршилтыг Умард Солонгосын зэвсэглэлд байгаа 5,000 тонн орчим одоо багтаамжтай 2 сүнөөгч нэг болох Чо Хёноос хийсэн байдаг. Ким Жон Ун улс орныхоо тэнгисийн цэргийн чадварыг бэхжүүлэх зорилгоор 2 сүнөөгч онгоцыг далайд тавьж ажиллагаанд оруулсан. За Умард Солонгос мөн флотынхоо тоог нэмэх зорилгоор 5,000 тонн багтаамжтай 2 сүнөөгч хүлэг онгоцыг дахин барих үйл ажиллагааг эхлүүлээд байгаа. Умард Солонгосын баруун бомб хот дахь Нампо хотод сүнөгч онгоц барилдах ажлыг хурцгаж байж болзошгүй гэсэн тагнуулын мэдээлэл ирсэн. За Америк төвтэй тагнуулын компани хиймэл дагуулын зургийг иш татан өмнөд Солонгосын сөрөг хүчний ардын хүчний намын Ёвон Умард Солонгос Оросын холбооны улсын цэргийн тусламжтайгаар тэнгисийн цэргийнхаа хүчний шинжилгээг хурцгаж байгаа гэдгээ мэдгдсэн байна. Оросын холбооны улсын Украинд хийж байгаа бүрэн хэмжээний довтлогоог дэмжих зорилгоор Умард Солонгос хуурай замын цэрэг Японы сум илгээсэн бөгөөд Пхеньян үүний хариуд Москвагаас цэргийн технологийн тусламж авч байгаах магадaltaй гэсэн ийм тагнуулын мэдээллийг өмнөд Солонгосын тагнуулын албанаас олон нийтэд хүргэж байгаа. За сүүлийн үед бол Умард Солонгосын зүгээс энэхүү цэрэг дайны чадвараа нэмэгдүүлж байгаа нь бүс нутагт улам бүр хүчирхэг болох ирмэлцлийг нь харуулж байгаа. За нөгөө тэгвэр Америк зэрэг хүчирхэг гүрнүүдтэй яриа хэлцээний ард суух одоо гол хөшүүргээ цэрэг дайны хэрэгсэл гэж үзэж байгаа учраас энэхүү цэрэг дайныхаа салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаамаа.